Самцно бид өнөөдрийн нэвтрүүлгээр кинон дээрх зураг авалтуудын нууцын талаар хүрэх хэрэг бэлтгэлээ. Та бүхэн тун сонирхолтой баримтуудыг сонсон бидэнтэй хамт уурай. Бид бүхэн киноныг үзэж байхад толинд харагддаггүй зураглаач гівгэнэтхэн бүдүүн болчихсон жүжигчд. Эцэстээ дөнгөж төрсэн хүүхэд гарах гэх мэт зүйлс маш их түгээмэл харагддаг билээ. Мэдээж тэдгээрийг анзаарсан зарим сониуч хүмүүсийн толгой дотор ингэхэд зураглаач яагаад толинд харагддаггүй байна? Энэ жүжигчин яаж ийм амар тархлаа вэ? Ер нь дөнгөж төрсэн хүүхдийг кино зураг авалтан дээр авчирч яаж чаддаг байна гэх мэт янз бүрийн л бодлууд толгойд орж ирнэ. Юутаж бүгдээрээ энэхүү асуултын хариуг хамтдаа олцгоё. Гэхдээ дээрх асуултуудаас хамгийн сонирхолтой нь толны зураг авалт болов уу? Яг л та бидний харж байгаачлан толинд харж буй хүнийг их зардаас нь тусгалтай навбал камерч гэсэн толинд байна. Гэтэл энэхүү шот дээр лифтэн дотор байгаа хоёр хүнийг их зөөдөөс нь авбал камерч гэсэн их харагдах учиртай байдал камер огт харагддаггүй байна. Та бидний харж буй киноны хэсэг бол 1997 онд бүтээгдсэн Контакт хэмээх киноны нэгэн хэсэг юм. Кинон дээрх дүр камерын өөдөөс гүйжирч байгаа мэт боловч үнэн дээр тус охины толинд байх тусгал нь байв. Нийлэн толгой эргүүлэм санагдаж байгаа биз? Шотыг дахиж харуул. Эхэндээ толны тусгал биш байж байгаад шотын төгсгөлд ирэхэд толны тусгал болж холбогддог. Түүнчлэн мэдээж толинд ямар ч камер харагддаггүй. Тэгвэл тус шотыг бүтээхийн тулд 2 удаагийн зураг авалтыг хийн дараагаар нь компьютер графикаар монтажлсан ажээ. Эхний зураг авалтын хувьд гүйж буй хүүхдийн бичлэгийг их зөөдөөс нь хийж камер их цоошоо ухрах маягаар охины урдаас харсан шотыг хийжээ. Дараагаар нь камерыг эсрэг талаас буюу охины ар нуруунаас аван зураг авалтыг хийжээ. Мөн сонирхолтой нь жинхэнэ толны оронд blue screen ашиглаж дараагаар нь үүнийхээ оронд урдаас нь авсан зураг авалтын бичлэгийг оруулан байрлуулж өгчээ. Гэхдээ энэ бүхий л толтой шотууд дээр компьютер график ашигладаг гэсэн үг биш юм. Бүгдээрээ үргэлжлүүлээд дараагийн сонирхолтой шотыг харцгаая. Тус шотыг харахад хоёр дөрүүд хоёулаа толны урд байх бөгөөд камер баг зэрэг хөдөлж байгаа харагдана. За тэгээд мэдээж толинд ямар ч камер ойгоогүй байх нь тэрэ. Гэхдээ шотыг сайдаар анзаарвал нэлээд хитэн алдаанууд харагдана. Хэрвээ та анзаараагүй бол бичлэгийг ухраагаад дахин удаашруулж харцгаая. За тэгэхээр эхний зүйл бол баруун талд байгаа эмэгтэй зүүн гарын поз нь толон дээрх тусгалаасаа өөр байх бөгөөд хөдөлгөөнүүд нь ч гэсэн баг зэргийн зөрдөг. Зүүн талд байгаа эмэгтэй хөдөлгөөнч гэсэн толны тусгалаасаа зөрдөг. Эцэстээ хоёр эмэгтэй үйл хөдлөлүүд нь бүхэлдээ толны тусгалаас өөр байж таарна. Ерөнхийдөө тус шот нь толны урдаас авсан шот биш, харин өөртөө боддороо тоглосон шот ажээ. Өөрөөр хэлбэл толны тусгалыг нь жүжигчид өөрсдийн биеэр тоглон дүрсэлсэн бол харин наан байгаа хүмүүс нь тэдний орлон тоглогчид гэсэн үг юм. Экснэрээ ямар ч төл ашиглалгүйгээр толны урд байгаа мэт дүрслэлийг амжилттай дүрсэлсэн байна. Тиймээс тэдний хөдөлгөөнийг сайдаар анзаарвал багахан зурж харагдах нь тэрэ. Гэхдээ ингэж бодохоор бараг л толны тусгал мэт харагдах хэмжээнд бие биенийхээ хөдөлгөөнийг дагаж хийсэн нь тэд тун амжилттай ажилласан гэсэн үг. Хамгийн сүүлийн толны шот бол энэхүү хоёр хүний ярилцаж буй шот юм. Юутаж тэд орлон тоглож ашиглаагүй нь илт байв. Мөн тэдний толон дээрх тусгалыг тусад нь авсан хэрэгч биш байсан юм. Ингээд бодохоор чухам камерыг хаана нуусан бэ гэх асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Тэгвэл иймэрхүү шотуудыг shift lens хэмээх тусгай линзээр зураг авдаг. Ердийн линзүүд нь зөвхөн яг л урдаа байгаа зүйлсийн зургийг авдаг учраас тэдгээрийг ашиглан толны өдөөс харсан зураг авалтыг хийх боломжгүй. Харин shift lens нь илүү өргөн цар хүрээнд дүрсийг буулган тэр дундаасаа өөрийн хүссэн буланг яг л өөдөөс нь харж байгаа юм шиг зураг авалтыг хийдэг ажээ. Ингээд тус шотыг харвал тэдний дүрсийг буулгасан камер нь тэдний нүдний төвшөнд биш, харин нэлээд доор байгаа гэсэн үг юм. Хэрв ердийн камераар тус шотыг авсан бол тэд ингэж харагдах байв. Харин shift линзийг ашигласнаар тэднийг ингэж харагдуулж чаджээ. Үнэн дээр ингэж зовж байснаас зүгээр л толгүй лифтэнд зураг авалтаа хийжгүй яасан бол хэмээн бодогдох нь тэрэ.
Дараагийн сонирхолтой асуулт бол жүжигчдийг бүдүүн болгож харагдуулахын тулд чухам ямар арга ашигладаг вэ гэх асуулт юм. Тухайлбал Avengers Endgame дээрх Thor-ыг бүдүүн болгохын тулд тусгай силикон өмсгөлийг өмсгөжээ. Халтгай харахад зүгээр л цамц өмсөж байгаа мэт амархан харагдах боловч үнэндээ тус өмсгөлийг бүтээхийн тулд кино уран бүтээлчид маш их хүчин зүтгэлийг гаргадаг байна. Өмсгөлийг өмсөхийн тулд юун түрүүнд тэдний биед тусгай силикон түрхэлгийг түрхэнэ. Ингэснээр жүжигчингийн биеийг хамгаалж өгч байгаа юм. Дараагаар нь цэнхэр өнгийн тусгай силиконыг нэмж түрхэнэ. Ингэснээр тус цэнхэр силикон дээр шавраар шавж хэв аавна. Эцэстээ авсан хэвэн дээрээ үндэслэн силикон өмсгөлийг жүжигчний биеийн арьсмаар тааруулан бүтээдэг ажээ. Силикон өмсгөлийн хамгийн гадна талд нь яг л хүний арьстай адилхан өнгөтэй хальсан силиконыг ч гэсэн бүрхэж өгнө. Мэдээж жүжигчин бүрийн арьсны өнгө өөр учраас тэд тухайн жүжигчингийн арьсны өнгөнд тааруулан хальсан силиконыг гаргаж авдаг. Мөн дээрээс нь силиконыг нэмж будан жүжигчний арьстай яг ижил харагдуулж өгнө. Ерөнхийдөө хүний арьс яг ямархуу өнгө төрхтэй байдаг билээд яг л тэгж будна гэдг нь бүхэлдээ уран бүтээлчийн авьяас чадвар шаардсан ажил юм. Арьсыг бүхэлд нь будаж дуусны дараагийн ажил бол үс суулгах ажээ. Хүний биен дээр янз бүрийн хэлбэртэй өөр урттай өснүүд байдаг тул өснүүдийг нэг нэгээр суулгаж өгөх ёстой байдаг. Та бидний харж буй өмсгөл бол Excellent Adventure хэмээх кинонд зориулан бүтээсэн өмсгөл бөгөөд яг л жинхэнэ мэт харагдуулахын тулд даруй 300 ширхэг бүснүүдийг нэг бүрчлэн суулгасан байна. Уран бүтээлчдийн ярьснаар бол дээрээс доошлох тусам улам шигүү урт өснүүдийг суулгасан байна. Гэхдээ силикон өмсгөлүүд нь ихэвчлэн бүдүүн хүмүүсийг дүрслэхэд ашигладаг тул жүжигчид хөдөлгөхөд хүртэл яг л жинхэнэ юм шиг цулцгнах шаардлагатай байдаг ажээ. Тэгэхээр зөвхөн харагдах байдал төдийгүй жингийн хувьд ч гэсэн нэлээд хүнд байх шаардлагатай. Тиймээс та бидний харж байгаачлан өмсгөлийг хүнд болгохын тулд тусгай элсийг силикон өмсгөл дотор хийж өгдөг. Гэхдээ ингэхээр силикон өмсгөл нь маш хүнд жинтэй болж өмсөн жүжигчин нь маш их халууцаж, бушуухан тайлхах хүслэн болдог гин шүү. Та бид бүхэн силикон өмсгөлийг хэрхэн өмсдгийг харж байна. Шууд зүгээрч нэг өмсчихгүй. Бүр 2-3 хүний тусламжтайгаар өмсөх бөгөөд ард талдаа цахилгаантай байдаг. Хэрв ард талд байгаа цахилгаан нь камерт харагдах тохиолдолд ил гарсан хэсгийг нь компьютер графикийн аргаар арилгах ажээ. Мөн сайтар анзаарвал кинон дээр гев гинэтхэн бүдүүн болж таргалсан жүжигчдийн дийлэнх нь бэлийн өмссөн байгаа харагддаг. Энэ нь өмсгөл болон бугуй хооронд гарах заагийг нууж байгаа хэрэг ажээ. Мөн урт цагалд тавьсан шалтгаан нь ч гэсэн өмсгөл болон хүзүү хэсэгт заагийг нууж байгаа хэрэг юм. За бидэд дурдж буй дараагийн зүйл бол кинон дээр гардаг дөнгөж төрсөн хүүхдүүд нь бодит хүүхд үү үгүй юу хэмээх асуултын хариу юм. Бид бүхэн киноныг үзэж байхад бүр дөнгөж төрсөн жаахан хүүхдүүд ихээхэн гардаг билээ. Хэдий кино үзэгчдэд үнэхээр үнэмшилтэй харагдах нь чухалч гэлээ. Ингээд дөнгөж төрсөн хүүхдийг зураг авалтанд ашиглах боломжтой болов. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд дөнгөж төрсөн хүүхдийг кино зураг авалтанд оруулахын тулд тусгай хуулийг дагаж мөрдөх ёстой байдаг. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад дөнгөж төрснөөс хойш 14 хоног болоогүй нялх хүүхдийг зураг авалтанд оруулах нь хориотой. Учир нь кино зураг авалт гэдэг нь ажил хөдөлмөрийн нэгэн төрөл гэгддэг учраас дөнгөж төрсөн хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа хэрэг юм. Сонноос бидний сайн мэдих дийлэх кинонууд дээр дөнгөж төрсөн хүүхдүүд нь наандаж төрөөд 14 хоног болсон хүүхдүүд байдаг. Гэвч үнэндээ дөнгөж төрсөн хүүхэд болон төрөөд 14 хонож буй хүүхдүүд нь маш их ялгаатай харагддаг гэнэ. Тиймээс кино уран бүтээлчид дөнгөж төрсөн хүүхдийн үзэгдлийг дүрслэхийн тулд хугацаанаас өмнө төрсөн бие жижиг хүүхдүүдийн эрэл гардаг ажээ. Хугацаанаас өмнө төрсөн хүүхдүүд төрөөд 2-7 хонсон ч гэлээ дөнгөж төрсөн хүүхэд л харагддаг. Мөн түүнчлэн дийлэнх кинонууд дээр жаахан хүүхдүүдийг кинонд тоглуулахдаа ихэр хүүхдүүдийг сонгон авдаг. Учир нь хүүхдүүд хизээ уйлж, хизээ ядарч, хизээ унтаж орхих нь тааварлшгүй байдаг. Хэрв ихэр хүүхдүүдийг зураг авалтанд сонгосон тохиолдолд нэг нь унтах эсвэл уйлсан тохиолдолд нөгөө хүүхдийг нь зураг авалтанд оруулах боломжтой. Мөн яг л өмнө хэлсэнчлэн ихэр хүүхдүүд ердийн хүүхдүүдийг бодвол жижиг биетэй байдаг учраас төрөөд 2-3-7 хоног болсон ч гэлээ яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг харагддаг байна.
жаахан хүүхдүүдийг зураг авалтанд оруулах хугацаанд хүртэл хуулиар хязгаарлагдсан байдаг. Америкийн нэгдсэн улсад жаахан хүүхдийг өдөрт 2 цагаас илүүтэй зураг авалтанд оролцуулахыг хоригддог. Энэ цаг дотроо тэгж ингэсээр байтал дийлэгтэй бэлтгэл ажиллаа хийгээд таардаг бөгөөд хүүхдийн зургийг авах боломж нь ойролцоогоор ердөө 20 минут орчим л гарч ирдэг гин. Эцэстээ кино уран бүтээлчид яг энэхүү дүрэн зарчмыг дагна гэдэг бараг бүтэршгүй зүйл юм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад хууль ийм байдаг учраас тэд жаахан хүүхдийн зураг авалтыг хийхийн тулд гадны орнуудыг зорих тохиолдолж их байдаг. Та бидний харж буй 2016 онд бүтээгдсэн Last Face кинон дээрх жаахан хүүхэд гарах үзэгдлийг Африк улсад хийжээ. Учир нь Африк улсад жаахан хүүхдийг кино зураг авалтанд оруулах тухай хууль огт байдаггүй. Ердөө эцэг эхээс нь зөвшөөрөл авсан тохиолдолд дөнгөж төрсэн хүүхдийг зураг авалтанд ашиглах боломж нь нээлттэй ажээ. Жишээ нь бидний харж буй хүүхэд бол төрөөд нэг ч хоног болоогүй нялх хүүхэд юм. Гэхдээ мөн дөнгөж төрсэн хүүхэдтэр зураг авалт хийн гэдэг нь ихээхэн хэцүү ажил учраас уран бүтээлчид хиймэл хүүхдийг сонгох тохиолдолч гэсэн ихээхэн байдаг. Та бидний харж буй хүүхдийн царай гараагүй эсвүүдэд хиймэл хүүхэлтэйг ашигладаг бөгөөд хүүхэлтэйг мөн хуруугаараа хөдөлгөж болно. Гэхдээ ингэж анзаардахгүй байх шаардлагатай. Орчин үед технологи хөгжснөөр жаахан хүүхдийг роботоор дүрслэх тохиолдолж их болжээ. Гэхдээ роботын хүүхэд нь яг л энэхүү жүжигчний ярьж байгаачлан жүжигчэндээ эвгүй сэтгэлийг төрүүлдэг байна. Эцэстээ компьютер графикаар хүүхдийг дүрсэлж бас болно. 2006 онд бүтээгдсэн Children of Men энэхүү кинонээр нэгэн жирэмсэн эмэгтэй гардаг ажээ. Дараа нь тэрээр гівгийн нэтгэн төрхөөр болно. Тус шотын хувьд дөнгөж төрж байгаа хүүхдийг ойроос харуулах шаардлагатай байсан тул робот эсвэл хүүхэлтэйг ашиглах боломжгүй байв. Мөн мэдээж эмэгтэй хүн төрж байхад шууд кино зураг авалт хийх боломж бүр байхгүй. Ийхүү эцэстээ тус үзэгдэл дээр дөнгөж төрж буй хүүхдийг 100% компьютер графикийн аргаар дүрсэлжээ. Ингээд харахад компьютер график нь амьдрал дээр дүрсжүүлэх боломжгүй ямар ч зүйлсийг дүрслэх боломжийг олгодог байна. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон коммент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.